Тэгэл яриа. За өдөр нь энэ өдрийн мэнд. Энэ хамаагүй их тэр зүгээр. Ингээд налах явах гэж байна. Налах явах замда. Тавагсэл чигж бодлоо. Ингээд ихсэрч штэ. Налах явж байгаа шалтгаан нь нөгөө олсны стандарт. Quarter final манай шалгарсан байгаа. Тэний дөрөв дасгалын нэг нь олстой дасгал ороод ирсэн. Олс нь 4 м 50 см байх стандарт байдаг. Тэрийг хангадаг заал одоо налахаас өөр кроссфит заал алга да. Тэр жокоп нэг байдаг тий. Яг олстой зааланд бол одоо чинь яг бодвол байгаа л да. Одоо спортын дүүрд олстой ч гэдэг тий. Яг олсноос гадна нөгөө давхар өөр бид нөгөө төхөөрөмжнүүд ашиглаж өөр дасгал хөдлөн хийх учраас тэрийг хангасан юм байх. Дөрнөг байхгүй. Тий. Дархан хаана байхгүй ч гэдэг. Станг жингийн кантел гэлээ. Тэгэхээр одоо Монголд бол спорт жилүүдийн хажуудаагийн хүмүүсний болж олсон хийж байгаа тийм. Хасагл байх гэсэн үг. Тэр бол энийг бас давхар хэлэх хүмүүс бас шаадаг. Бас арай кроссфит гэдэг хаас тийм байж байна. Бид олсны хажууд бас төрнөг тэгээ хан хэрэгтэй юм асгал дээр. Тийм болохоор яг тэрийг хангасан заал нь одоогор бол налахт. За тэгээд жоко иртэл байна гэсэн. Миний микрофон яана. Мики. Энэ ч юм яа. Гайгүй тий. Тааш тэгээд сурцсан ч доор нь ингээд нэг юу ярианыхаа юу савталээс авах. Тиймэрхүү сонтой тэгээд энэ жилийн дасгалууд бол сансныг бодоход багж ин тий. Тэгэхээр амьсгаа шаардсан дасгалууд орчих тий. Тастаж ажиллах гал шүү дээ. Монголоос энэ жил ихтэй нэг 20 босонтой холбогдлолтой бас яг айгүй хүн шалгарч тий. 25. Тэ 25 болов уу? Яг тэгээд одоо харахад бол одоо ингээд өндөрлөгч ч юм уу одоо анханасаа хичээлээд опонд орж ирсэн хүмүүсийн яриаг сонсоод бол ер нь жилээс жилд одоо жин багасч гэдэг юм дасгалууд илүү амархан болж байгаа гэдэг юм. Тэрхүү зүйл яригадаад байгаа л да. Тэгэхээр энэ яг өөрөө спортыг хөгжүүлэхийн тулд те олон хүмүүсийг хамруулахын тулд бас юм байгаад шүү. Сайн хүмүүс ч нь бол дасгал амархан болох тусмаа л сайн нөхөөс. Тий. Гинт ингээд яач юм байхгүй л те амархан болох тусмаа. Тэрийг бас хараад байгаа шүү. Тэгээд 25 мөө гэдэг нь бол бас тэрийг бас хангаж байгаа юм. Тэгээ өмнө жил чинь жишээ нь квартраас Азаас ихний 30 гэжсэн бол энэ жил 40 мэлээ. Баг өмнө жил 20 гэжсэн бол 30 гэжтэй. Улам илүү сар үргээд хэлээд л хөгжөөд л байгаа гэж хараад байгаа. Тийм шүү. Тэгэж бодоод байгаа. Тэгэхээр магадгүй Азийн тамирчид чанарчаад өрсөлдөө боломж хэлээд одоо ихний 100 ч гэдэг юм ихний 50 багч гэдэг юм одоо бүсэл бүсүүч шиг тэлэх тусмаа ер нь хүмүүс чирчимтэйгэр бас хичээлж эхлэх байх л та. Энэний хувьд бол яг зөв байх л гэж боддог. Надад бол таалагдж байгаа. Амархан багцсан. Тэгжиж нөгөө яг нөгөө хоёлоо өчтөр зааланд ярьжсэн нэг үндэсний бүх шиг. Одоо үндэсний бүх чинь нэг барь цонгох барь цонхыг болжингууд бүхчүүдийн хэлбэр хийд те барилдааны уур чадварыг юмнууд айгу гоё өөрчлөгдөд байгаа шүү. Тэрнтэй адилхан яг одоо кроссфит бас сайн нэг сүүлийн 4-5 жил айгу хөндийн үргэлж тал руугаа нэлээ хүнд жинтэй байж ич тэр дасгалуудын ард гарах үст юм нэг хөтөлбөрөд орж ирээд байсан. Тэр нь багсаад эсэргээр одоо яг том болж байгаа том биетэй болох гэж байгаа мань хоёрт бол аюу ашигтай санагдаад л. Өөсөө тэр яг булчингийн масаараа том болох чинь өсөө маань орч нэгээс 2 жил хугацаа гэж байгаа юм байна. Тэ? Чанартайгаар байж шүү. Жилдээ одоо 1 кг 2 кг ч тийм бас байгаа шүү. Тийм тэрнээс биш нэг таргалыг л таргалцдаг л дээ аахгүй л дээ. Нөө таргалах өөр чанартай яг булчин юм гэж. Тэр ч үсээ шинжлэх ухаанаар батлагдаад хүмүүс л мэдчихлээ. Тийм. Тэр битэрийн хувьд бол энэ бол ашигтай л болчих. Ашигтай. Буцаад битэр дээр ирэх. Тийм. Яст болчих. Тэр томчууд чинь тий.
Магадгүй өндөр өргөл бүр танагдаад эхлэх юм л бас Тий. Бас заавал өргөх шиг. Тэрний оронд зүгээр яг стандартын жингээр одоо том өргөх тий. Яг үнэхээр төсвөр төвч. Яг л нэг 40 кг 60 кг-аар ямар дасгал дундуур орж ирэх вэ гэдгийг шийдэж. Дасгалуудаа жоо өөрчлөлт тий. За эхнээс нь явах нэг хэрэг шиг. Тавилцтай яриаш ахаал эхнээс шах. Сурцсан тий. Гэхдээ яг ингээд илүү ярьж илүү олон сонсч иж кроссфитийн тухай илүү ойлгож юм тий. Тий, ер нь бол бүр анх одоо жишээ нь агийнхыг одоо юм хийхээс өмнө ч юм бид бас ярьдаг үстэй. Яг нь Монголд бол одоо тамирчид нь байна, багш нар нь байна. Даанчтай ингээд ярилцж байгаа, хэлж байгаа хүн хаалах тий. Энэ чинь байнга ингээд мэдээлэл өгөхөөсөө гадна одоо энэ чинь мэдээж эхлээд энгийнээр явж ийж тий. Ярөөр ингэж ийж одоо чинь агийнх задраад одоо чинь илүү мэдлэг зөвлөсөн контент руу. Тэгээд эн чинь дараа нь үзэж байгаа хүмүүс за одоо тийм сонсомоор байна, ийм сонсомоор байна гэдэг одоо эхлэх юм уу. Тэрнийхэн дагуу ажиллаад тэгэл энэ чинь тийм нэлэхлэл гэж хараад. Агийнхыг бол би бол их дэмжиж байгаа. Хүмүүс бас жоохон ингээд байна гэсэн би бол дэмжиж байгаа. Загнаад байна. Чи одоо юу хийхгүй подкаст хийлээч гэж ах шиг. Одоо яг энэ дээр нөгөө гоё аяа өгөөд яг энэ дээр жоохон бас нэг хэлүүг хэлүүл те. Бас ингээд үнээр яагаад эсэргүүцээд байгаа вэ те. Тэгэл дарамтлал шүү дээ одоо. Одоо тэгээ сүлдээ эхлээд юу ажил вэ нөө? Ийм дарамтлал орж үзэх болохоор нэг эмзэг санагдаад. Бас жоон сонирн бах те. Тэгээ сүлдээ ер нь гайг болчихсон. Нэг сар мараараа 2 сар маар. Тэгээ жилийн дараа гэхээр бүр амар болох. Тэгээ нэг 5 жилийн дараа юм хийсээр нөгөө юм нөгөө нэг подкаст хийдэг. Яа тэгээ чанар нь ингээд явчихаар уусаа тиймэрхүү юм яригдахаар ч юм болохгүй л хэл та. Одоогор бол ихэндээ бол шууд хамаагүй яахаа мэдгүй ингээд ярьж явж байгаа л. Ийм контент хийдэг хүмүүс чинь жилийн дараа л анх би яг ер нь үр дүнд хүрч гисэн л гэж юм хөвчлээ. Хамгийн хурдан л 90 жил байдаг шүү дээ. Одоо та бол яг мэдрэхээ мэдрээл явж байгаа гэсэн үг. Одоо та чи намайг яриад байгаа байхгүй чи одоо подкастэнд одоо хөтлөгчөөр одоо 90 хүн. За тавгаа гिचсэн одоо тавгаа айтлаач гэсэн одоо зочид хөтлөгчөөр ингэ байнга явах яриа байгаа шүү дээ. Ер нь ингээд уусаа нэгдэх юм байл та яа гэвэл би ч өөрөө бас юм сонирхолтой. Тэгээд бид тэр яг адилхан бэлтгэл хийдэг, адилхан багшлалтай. Тэгээд энэ спортоос яг хөгжүүлнэ гэдэг ер нь яг нэг ижил санаатай байгаа. Хийх юмуд өөр байж болох ч ижил санаатай болохоор одоо чинь нэгнийхээ хийж байгаа юм дээр мэдээж ордоо явуулсан тий. Тэрэн дээр бол нэг тэг аль хүү хаа чинийх минийх басаа байх. Тэгэхээр ч том амар юу ба. Ихийг байсан. Хоогтошаа. Юу ч ихлэг байсан бүр хоогтцээд гэсэн. Нэг нь дөнгөж ихлэнэ. Нөгөөд гинт хаарснаагүй. Тийм болоо. Одоо ч налахын төмөө дааш гэж гой залууч ч юу. Тийм ер нь анх гарч ирэх танилцал тэмцээнд хараад сайн үгээл танилцал хоёр үг солиход ямар байсан одоо ч яг л тиймэр л. Ялгаа авахгүй л бүгдэн дээр нь очиод ингээл ер нь ганыхандаа ч ер нь тэгээ битэрийн хувьд бол гэжтэй өөрсдөө амар шийдээд. Ер нь бол их тийм байдаг юм дөө. Одоо энэ налах дээр жинхэнэ аврагууд бүгд очиж байна. Одоо жишээ нь бол яг Монголоос оролцож байгаа дараагийн шин шалгарсан бүх залуучууд одоо өнөөдөр ирэхэд цуглаж байна гэж сонссон. За яг хамгийн сайн байгаа хоёр маань бол Шанхайд хийж байгаа. X-Bodym-ха багийнхан дараа хийж байгаа тийм. Тэр хоёр чинь жинхэнэ мондгод байл шүү дээ. Солонгос юм. Тэр наадтай яг топ байгаа гэдэг тийм даа. Нэмэр хийсэн баг шүү. Тангаас SSG гэж одоо тэр идэл баг шүү дээ. Rocky ч уг нь Rocky марлаа гэж үнэхээр бахархмаар тамирчдын хувьд бол үнэхээр бахархмаар шүү тий. Тийм. Анхны спортод орж ирэхэд Rocky-г одоо жишээ нь тамирчны хувьд ч юм уу мэдэж эхлээл дагаж эхлээл ажиглаж хэлж байгаа шүү дээ. Тэгээд яг л анх үнэхээр мундаг тамирчин гэж дагаж харж зөвлөгөөр авч эхэлсэн. Одоо хүртэл яг тиймэрэл байна. Тэр чинь би одоо энэ спорт орж ирээд 4 дахь жилдээ гэдэг чинь 4 жил бол. Хоёлаа энэ подкастер нэг
танаа тоны шиг нэг юм хийгээд рокийг нэг хоноолох. Яа. Юу л болж байна. Рокийг шөрөл рокийг дагаад хоноол. Тэг яг заах юу идчих юу гэлээ. Өө хана юун дээр дараад байна гэлээ. Юу шээ цаацаа гэлээ. Цаатаач бийс нэг дагмаарлах. Окей, нэг сонсвол бодоорой. Бодож байгаарай. За зойлоо надахын залгаж чад болцгоо. За үргэлжлэе надахын зал. За. Рекс дэрсэй. Ийхүү домгийн шүү үргээс квартер файнал хийхээр ирлээ дээ. Рексийн зал гоё штэ бас. Малэр ирчихсэн. Юу вэ? Таан байна. Валер цантар ирсэн. Ваза. Тэр энэ муу хааштай амар хайштай. Ёо. Обаа хэрцэн штэ. Сайн байна уу? За. Лизэн. Сайн байна уу? Юу бэрэ тэглээ энийг ороод. За зөрөнд зүгээр үзэх үү төмөө хойлоо. Мэн хийнэ. Мэн хийж үзье гэж боддогтай. Би уусаа чатаар жоохон дарамтлсан хаа. Тэмэглэл дээр шээ. Юу яасан. Чиний хөл ийсэн. Би таадаг харц зүгээр үзмээр санагдчихэж. Сайн уу? Би өөр байж гэж. За. Үхүү. Монголын кроссфит цуглалтын байжээ. Манай опа их гэж. Сүүгээ орой. Анчгүй байна гэж. Сүгөөгөөс ер нь ч худлаа те. Бичлэг хийжтэй тэгээ юм хаях гэж шачих. Яг явахсан. За багаараа квартер файнал чалгарсан. Багаараа семи файнал чалгарсан. Баска явж байна. Баска. Ингээд семи файнал чалгарсан. Туршлагаасаа уулзаж. Яах ёстой юм бэ? Сайн чирэгтгэл ястай байлээ. Сайн чирэгтгэл ястай байлээ. Дараа жил одоо бид идэх чирээ. За тэгнэ. Тэр болтлыг чирхээр болчих. Дараа жил нэг 2-3 баг цуг Монголоос хөдөлмөр байна. Тэр тухай хэдүүлээд нэг жижигтэй ажилламаар байна шүү за. Сэлбэрч мэдэж байгаа юм. За чирэгцэн тул Ингэж яриад байгаа. Энэ хүнийг харахаар чиргээр ил юм шиг харагдаад байна. Аа. Ста жигэн хэмнэлттэй хүн шиг бичиж штэ. Найз бас амар том бичсэн. Юу халаалт юм даа? Халаалт. Зарим өөртөө хадыг. Таалагдвал хаална. Таалахгүй уустаа. Юу ч Таашкиг таалахгүй болохгүй шүү дээ. Таашкигаа өнөөдөр таалахгүй болохгүй шүү дээ. энэ ч урам бичиж. Энэ ч урам шүү дээ. Яаж үчээд байгаа? Энэ ч урам санагдахгүй байна. Үгүй шэлэн хавт Израиль авчихсан юм шиг байна. Төрөл хэлээр юм. Энэ ч
ч бичиж. Юу бичиж нөгөө нэг King Kong burpee бичиж. Тэр чи юу гэдэг вэ? King Kong burpee. Тэг сарвагч шиг гэдэг. Энэ хоёрын халаат зөхөж байгааг харж байгаа. Хойд явах юм анда. Түмэн хойд явах. Гал. Тавга бол надтай маттай гэж нөө ранкараа би тулгаатай явдаг шээ. Хойд. Сүүлбүрүүд нэг юм хараа явчихгүй яаж вэ? Хойд. Тавга гасна нүүр мөрөөдсөн. Дараа нь бидэрт гоё юм билээ. Динамик хөдөлгөөнийг халаад болчих. За гүүгээ, цаяхыг хийгээд, зүгдээд, катинков хийгээд, сая багийг хийсэн энэ юм байсан шүү дээ. Ийм нэг mountain climbers ингээ нуруу муруугаа халаадаг. Тэгээ халаад эхэлчихсэн. Наад сонголтоо сайн хийж. Энэ сонголтоо энэ. Энэ зам дээр явах гэдэг тийм. Хөөе манайхаа тэг хийх чи найзуудаа тэг тэпнүүдээ наач хэмжилтээ хийх үү яах вэ багийн? Паска. Найз тавьж хажуудлаа дийш. Тэдний хэрэглээг судалмаар хаа. Амар байгаад байна гэдэг. Явна шүү дээ. Сайн халчмаар чи сайн халчмаар байна. Тооцоосоо. Тий нөгөө гол нь талбайг нэг юм өндөр болгоч хэрэг зөөлөвч тавьж байгаа бол хажууд нь яг тэгш гадаргуу үүсгэрэй гэж хэлээ. Гол нь гэсэн. Тэг диск тавиад тэгшэлчтэй хэмжээд үзчих. 3 дээр үү? Тэг хүү? Яаж Аймаатай явах юм. Өөр юу юм байхгүй. хэмжиж чинь болохоор Юугаа удаан ингэ дүүр дээр байна гэж. юу хэрэглэдэг бэ? Юу хэрэглээд байна гэдэг. Араас нь хөөдөг байхгүй юм шиг. Харин тийм. Тэдрийг яг барьж авна. Тэдний бие мий бол тэр допингтой хятаднаас амжилтсан. Угсаа ингэж орж байгаа нь угсаа ингэж бий болж байгаа юм шүү дээ. Таа нэг тааштай. Хичээсэн жилээр л хийдэг шүү дээ. Яг залуугаас эхэлсэн. Чи хань удаа хажууд нь орчих. Мань гурвын түүх одоо ингээ 2 жил 3 жил хичмэр байна. Надаас урт түүхтэй л дээ. Та нар тэмцээд орж байгаа шиг. Аска нэг цам цойл өмсчмөр хаа. Чи хизээ хэлсэн. Дузаа цам өмсөж байгаа. 22. Тэгээд наад нь хоч юмсан муухай хурц үдтэй сайн намайг хатсан. Нэг гот. Тий. Нэг гот ч Эрхлүүлж исэн чи хатсан. үндэсний аврагт орсон шүү дээ. Таад орсон шүү дээ. Тэгэхэд нэг гот ороод би тэмцчихсэн. Тэгээд цаахан гүйж байгаа тийм үү? Бас хүүс ялгана юм жижиг. Манай хэрэг бол айл үчээ. Юу тэмцээнд ороо явчихсан тийм ба. Чи ч бүр үчтэй дөрөх тэмцээний авраг. Би өгж авч байгаа. Тавын буумаар бүх юм сархаж байгаа. Одоо гарна шүү дээ. Чи угаасаа ихэнд нь багтаа гарах юм чи хаал. Энэ chess to wall facing-ийн юу кипи хийж чадж байгаа юм байна уу? Бодлооч бодгоо шатсан. Бодгоо шаасан. Яаж кипи хийж байгаа тэрийг хан руу харчаад. Тавгай шиг үзүүлдэг. Гэхдээ хан руу харчаад яаж кипи хийж. Харин шат. За харуулаарай. Нэг харчаад. За гоо чи keeping wall facing гэсэн шүү. Чи харуул та. Босож юм дээр нэг юу байгаагүй тийм. Одноо минь бичгийн цаас юу өгчөөд би нэг хэд онооны хуудас бэлдээд өгд юм уу? Балтай. Дадсан 6 см-ийн урттай тейпийг хамнаасаа 25 см-ийн зайтай байрлуул гэнэ. За гарны аль нэг хэсэг нь дүрх юм. Тэг зөв хуруу үрцэн хахад хангалттай гэж. Мотор нэвтрэлээ аюушаа. Өнөөдөр зочид өгч. Зантка. Цалинтай ажилласаа гараад гэхдээ би хүүхд гараад ээж хат авгаа ажиллаж чи яасан шүү чам. Өнөөдөр та хөтлөгчөөр сонголтлоо тэгээд. Тий. Эсвэл гадаад Өнөөдөр тэгээд quarter final workout 3
налаахын заалан бүгдээрээ цуглаж хийж байгаа. Тэгээд Тэгээ 100 хүүхдээ харангаа гоё лагер дээр явах гэсэн хүн алдахгүй. чид өгөөч ээ. Оо тий. Аргүй юу. За. Агийн их юм үндэд ажлыг аваад явж байна. За, их юм үндэд кроссфит халаалтаа хийгээд явж байна да. Баска нэ. Бити юу бити. Чамайг л авмаар шүү дээ. За, тэмцээний сэтгэл хэрэг. Сайхан байна. За амжилт. Заалаа сайн хийгээрэй. За энэ олс руу ингээл айланда манай тамирчид за өнөөдрөө хийх воркаут дасгалын юмнууд нь ийм дасгал хийх юм гинэ. Энэ бүр амар гоё юм байдаг. За 3 раунд handstand push up. 20 toast bar. 2 раунд 10 стрик handstand push up. 5 rope clean. За 5 метрийн руу хавуудаа гарах нэ. Тэгээд энэ chest wall handstand push up. 20 үеийг маслаа. Энэ нэг чангал дээ. Тэгээд манай тамирчид маань ингэж хоёроороо ингэж хийх юм байна да. Аги баска, гаунто, ба, лавга, тулга. Аги түмээ. Оюмаа ганцаараа оюмаа тэгээд та ಈ ಬಾಕ್ಸ್ за гаанд энэ чи ямар самаагүй нэг юм нэ юу их чинь handstand push up ийм ихэндээ яа за яаж нэг шөө Тэрхүү цус юу л гэдэг хэцүү юм байна. Чадахгүй ч хаа хийгээд явал болох л байна. Тийм ээ. Би нэг юм явна. Айнэт захаа. Сайн уу баги сайн уу? Ай. За. Бэлтгэл ирвэн дажгүй юу? Ангийнхаа л бэлтгэлд явдсан шүү дээ. Ахаа. Янз бүрийн тусгай бэлтгэлтэй янзлах За бүртгэлээр сайн ахаа. Хайр тоолж ирж шүү дээ. Ямар аим шоо юу вэ? Шүнтэй явж байгаа шиг шоо хийхэд ингэж аваад байж байна. Шоо даян. Ит юм. За. За би яг хүрсэн баха. Тийм. Их дуршлаггүй үнээр л бичлэг хийлгээд байгаа юм л да. Хамаг юм нэвдчихгүй дээ, өрн шаах үү дээ. За алалтай гэл орлоо юу одоо бэлтгэлдээ. Одоо энэ төгчний 2 3 өдрийн дараа хоорондоо өдгөө давгүй тэгэл бид юм аа тэгээд чадахгүй нэг байхгүй. Хэмжээний шаан. Өдөр чинь дашны бэлжийн өдөр шүү дээ. Монголын одоо хамгийн сор болсон кроссфит читэл шүү дээ. Ноён өргөлүүдээс босдоо. Өөрөө бас нэг бол тэгээд юу faire орцсон юм байна. Би ч тэгэл сайхан оролцоод явдсан шүү дээ. Дарах уу? Тэгээд дарах. За амжилт. За ноён
Ингээд хадаагаад байна. За 5 метр дээр. Ингээл. Явахандаа метрэ байвал. За Рекс, хит коч Дашка. Юу метр өрцөн явж байна? Юу метр өрцөн явж байна? Мань. Тэгсэн. Микро чгүй амтныг зовоох гэж нөө яах чинь? Яг энэ олсных нөө 457. Ааха. Тэр хэмжээг нь хийж зааж өчгсөн. Ааха. 15 фит. За яг Монголдо ганц байгаа. Өндөр роп. За эдэмт нараа тэгээд энэ эдийг халаад хийгээд ястаг нараа ингээд үлдсэн да. Аюш. Нэг арай өндөр юм байна уу яа. Yeah. Хавгам хэлсэн. Госвит quarterfinal. Workout. 3. Атин подлаа гэж. За 3 удаа. Эхний 3 раунд. Handstand, push-up keeping. Тэгээд 20 удаа тост ба. Тэгээ 20 удаа тост барь явууч. Уусгаад үргэлжлүүлээд. Strict handstand push-up 10 удаа. 5 удаа усан дэврэг. Усан дэврэг 2 раунд. Тэгээ сүүлийнх нь wall facing handstand push-up үргэлжлүүлээд ring max. Time. Гой амьсгалаад яваарай, амьсгалаарай. Nice. Явах юм. За жогон цогод явмаар. Хоёр явахтайгаа явъя. Би нэг зүйл яа. Би яа. Nice. Hoş.
Nice. Orta. Nice. 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 Сайн яарах юм байхгүй. Nice. Oyun be Agi. Agi koy.
Да. Nice. Баярлалаа. Хай. За, битүүр алаахан ороод ирлээ. Тэг зүгээр ээж идэх шүү. Бэлтгэл хийх юм шиг зэрэгтэй. За тэгээ өнөөдөр quarter final workout 3 байлээ. Яг л төлөвлөснөөрөө л явлаа би лөө. Лугаар нь Гайгүй бас яг би ч дуусан гэж бодсон. Тэгэл дуусахад 4 дутлаа гэдэг чинь бас нэг амар ч. тийм ээ. Би нэг 5 явна гэсэн юм нэмээд 2 авчлаа. 7 авчлаа. Тэгээ олоолаа байсан болохоор уур амьсгал дундас гоё хийлээ. Тэглээ. Сая гангийнхан цуглалаа, Рексийн цуглалаа. Номацын ирлээ. 4 зайлга 4 л байсан юм шнэ. Тэг ер нь тийм. Тийм тэгээд гоё урамсгалтай гоё тасгалаа хийлээ. Одоо маргааш бид хоёр CrossFit номац орж бэлтгэлийн. Номац дээр очиж нөө жин шийдэх учраас номацыг зориод байна. Тэгээд дээрээс нь бас галт багштайгаа нэг ярь зөвлөлдөх юм байна тий. Өрөвдөх тасгалын. За тэгээд quarter final дуусч байгаа л гэсэн үг. Дууслаа та. Энэ жил semi final юу ойрхон биш үү? Жохон эргэжил ер нь гусыг гэж бодох юм байна тий. Тий. Тэр нь хаана гарч байна одоо тэгээд Рокки Марло ер нь замыг гаргачлаа шүү дээ. Одоо баг гарчгүй л үү тий. визэн л одоо гарчвал. Виз бол батах уу? Ганцаарчлаар бол. За хоёр ч дээрээс нь. За бас тийм. Бизнесийн бэкграунднуудаас ажилласан. Бизнес асуудал ер нь дайжгүй баг. Тэг явчаасаа. Яваасаа үзээсээ тэгээд Явж ирээд яваад ирэх юм бол өстэй тэгэл Рокки Марло ерөөсөө тэгэл бүх туршлагын хуваалцахыг хэлж шүү дээ тий. Одоо бол эхний хоёр воркаутаар бол их өндөрт явжлаа. Тэгэхээр бол 3 Марло 10 төлөв. Тэгээ Марло 10, Рокки 18 төлөв. 18 билүү. 18 биш үү гэж тий. Тэгэхээр дараагийн хоёр воркаутын үед бол хөндийн өргөлтөд бол Рокки болж. Бүр давуу тал болно шүү дээ. За дээсэн давуу орж ирнэ. Тэгээд юм саяны 3 дээр бол угаасаа Рокки ер нь их амар тэгж хошоо татах. гоцроод бүр гоцоороод байхгүйсэн хоцрохгүй тэгээд ер нь яг топ 30 таа бол барай явчих واخ тий. Тэгээ хөндийн өргөлтөн дээр заачин базаа хийчих واخ. За тэгээ маргааш quarter final 4-р дасгалаар уулзъя. Намаац дээр уулзъя. Бай.